Монгол орны генетик нууц түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн ашиглалтын цахим бүртгэлийн хуудсанд зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцийн зөвшөөрлийг гэрчлэгээ олгоход бүрдүүлэх баримтчгийн жагсаалтыг хэрхэн хийх вэ? Хүний дүрс бүхий тэмдэгтээр дараад дэлгэрэнгүй бүртгэл хэсгээр нэвтэрч олно. Сайз хэсгийн үргэлжлүүлэх гэсэн товчийг дарна. Хуулийн этгээдийн нэр, улсын бүртгэлийн дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хаяг, мөн хаягийн мэдээлэл, zip код, утасны дугаар, факс, төлөөлж буй хувь хүний албан тушаал, албан газрын тодорхойлолт, хуулийн этгээдийн төлөөлөл болохыг баталгаажуулсан тодорхойлолт. Мэдээллийг бүгэлсний дараа хадгалах ба өргөжлүүлэх гэсэн товчийг дарж дараагийн хуудас руу шилжинэ. Та бүгэлсэн мэдээллээ хянж үзээд үнэн зөв гэдгийг баталгаажийг дарж өгнө. Үүний дараа хадгалах товчийг дарна. Дэлгэрэнгүй бүртгэл амжилттай хийгдэж дуслаа. Сайт бүртгүүлэх. Сайт төрлийг сонгож өгнө. Зөвшөөрөл авах төрөл: тусгай ан, элдсэн чонын эрс, судалгааны дээж сорьц. Хэрвээ тусгай ан бол тухайн хэсэг чеклээд үргэлжлүүлэх товчийг дарна. Тусгай зөвшөөрлийн хуулбарыг хасгана. Ан хийсэн протоколыг мөн хасгана. Мөнгө тушаасан баримт. Очих хаяг, явуулж буй хаяг. Илгээх товчийг дарна. Мэдээлэл шалгаад баталгаажуулна уу? Тусгай зөвшөөрлийн хуулбар, ан хийсэн протокол, мөнгө тушаасан баримт, очих хаяг, явуулж буй хаяг. Дээрх мэдээллийн үнэн зөв гэдгийг баталж байна гэдгийг чеклэж өгөөд хадгалах товчийг дарна. Амжилттай бүртгэгдлээ. Хэрвээ таны зөвшөөрөл авах төрөл элдсэн чоны арьс бол тухайн тэмдэгтийг чеклэж өгөөд үргэлжлүүлэх гэсэн товчийг дарна. Зөвшөөрөл хүссэн өргөдөл. Иргэний үнэлгэний хуулбар. Мөнгө тушаасан баримт. Эдгээр баримтыг хасгасны дараагаар илгээх гэсэн товчийг дарна. Мэдээлэлээ шалгаад баталгаажуулна. Дээрх мэдээллийн үнэн зөв гэдгийг баталж байна гэдгийг чек хийж өгөөд хадгалах товчийг дарна. Амжилттай бүртгэгдлээ. Хэрвээ таны зөвшөөрөл авах төрөл судалгааны дээж сорьц бол тухайн тэмдэгтийг сонгож өгөөд үргэлжлүүлэх гэсэн товчийг дарна. Зөвшөөрөл хүссэн албан тоод. Байгууллагын гэрчилгээний хуулбар. Судалгааны дээд шинжилүүлэх байгууллагатай хийсэн гэрээний хуулбар. Эдгээр баримтыг файлаар хасгасны дараа очих хаяг, явуулж буй хаягийн мэдээллийг оруулна. Түүний дараа илгээх гэсэн товчийг дарна. Мэдээллээ шалгаад баталгаажуулна. Дээрх мэдээллийн үнэн зөв гэдгийг баталж байна гэсэн тэмдэгтийг сонгож хадгалах товчийг дарна. Амжилттай бүртгэлээ. Таны бүртгэлийг шалгаж үзээд ажлын хоногийн дотор хариу өгнө. Хэрэв таны хүсэлтэнд зөвшөөрөл олгохоор урьдчилсан байдлаар шийдвэрлэгдвэл ашиглалтанд бүртгүүлсэн баримтчгийн их хуулбарыг хэвлэсэн баримтын хамтаар байгаль орчин аялал жуулчлалын яамны тоо төрөнд ажлын цагаар өөрийн биеэр авчирна. Сайт бүртгүүлж дуусны дараа бүртгэлийн жагсаалтыг харж болно. Сайт бүртгэлийн жагсаалт хэсгээр ороод улсын хилээр нэвтрүүлэх бүртгэлийн жагсаалт. Дугаар, огноо, ID, төрөл, төлөв, харсан, үйлдэл гэсэн багнуудаас бүтээгч жагсаалт байна. Үйлдэл багны сум дээр дараад үр шимийн гэрээ, тусгай зөвшөөрөл, тайлан илгээх гэсэн мэдээллүүдийг харж болно. Хэрвээ таны мэдээлэл илгээгдэх боноор төлөвчлөлтсөн бол засах гэсэн харандаагаар ороод австралтын дутуу хэсгүүдийг бүрэн гүйцэд болгож бөглөөд илгээх гэсэн товчийг дарна.